Та гэрэл зураг хараад уйлжсэн үү? Тэгвэл би үзэсгэлэн үзэж явж байгаад уйлчихлаа үргэлж. Юу вэ? Бид ийм зүйлийг үнэхээр үзэж туулсан юм гэж үү? Өнөөдрийн Монголыг эдгээр хүмүүс босголсон байх нэ гэж тэр үзэсгэлэн үзээд бодлоо. Харамсалтай нь тэнд байсан хүмүүсийн би талын таньсангүй. Тэдний зохиол бүтээлийг хийсэн бүтээснийг бид бороо мэтэл мартаж орхиж. Гэтэл хашгүй гэрэл зургууд нь үлдсэн байна. Түүнийг үзэх, эргэн санах, ой санамжаа сайжруулах үзэсгэлэн цаан чинь гарсан байна. За хэний яадаг үзэсгэлэн юм бэ гэвэл Монголын гэрэл зургийн салбарын нэгэн том баг нь болсон Алдарт Гамма агентлагийн үүсгэн байгуулагч цацралтын 3 дахь бие даасан 2 цаг нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хаан музейд нэгдсэн байна. Энэ үзэсгэлэн энгийн зургуудаас биш харин Монголын ой санамжнаас бүтжээ. Үзэсгэлэн 5 үндсэн хэсэг 3 агуулгын хүрээнд олон нийтэд хүрч байгаа. Ихэнх хэсэгт нь өнгөрснийг сануулгах социализмыг харуулсан гэрэл зургууд, 2 дахь хэсэгт нь энэ нийгмийг бүтээлсэн шинэ мянган руу хөтлөн оруулсан олон хүндтэй эрхмүүдийн хөрөг зургууд, 3 дахь хэсэгт нь социализм хэрхэн нуруу унсан, өөрчлөлт шинжил хэрхэн хийснийг харуулсан. Цэдэн балыг эцсийн замд нүдж байгаа зургаас ахуулаад ардчил хувьсгалын бодит төрхөд өөрчлөлт буй Монголыг ч гэсэн харж болно гэж. Мөн үзэсгэлэнгийн өөр нэг давуу тал байгаа нь та эдгээр гэрэл зургуудаас худалдаа авах боломжтой ба түүхийн эрхмүүдийн зургууд ердөө 5%, үйл явдлуудыг харуулсан зургууд 10-аас 20 ширхэг байгаагийн дээр limited edition гэдгийг батлах тусгаалсан дардастай. Нэмээд таныг энэ зургийг эзэмсэж байгаа гэсэн тусгай сертификаттай гэд бодтоо. Бүр солиотой нь оюуны өмчийг ашиглах хувилбараарч мөн авах боломжтой байна. Энэ гоё боломжуудыг Монголын галерей холбоо, Гамма агентлаг, гэрэл зурагчдын нэгдсэн холбоо танд хамтран олгож байна. За тэгээд ийм гоё үзэсгэлэнгээс хоцорвоо 7 сарыг дуустал Чингис хааны музейн нэг давхарт байрлаж байгаа бөгөөд үзэхэд бүгдэд үнгүй. Зургал үлддэг хорвоо юм. Тэгээд нарагтай байлаа.